За, амгалан дүүрэн байцгаана уу. За, энэ удаагийн манай эдгэрлийн өргөний подкастын зочноор манай Каван дангаалтын дасгалжуулалт төлбөрт хамрагдаж байгаа оюун чимэг гэгч минь оролцож байна. За, манай оюун чимэг гэгчийн дасгалжуулагч багш манай үүр цах ментор маань оролцож байна. За, манай оюун чимэг гэгч чинь одоо ямар тохиолоор юу болоод одоо ингээд энэ хөтөлбөрт хамрагдсан явж байгаа байлээ. Та өөрийгөө танилцуулаад хаанаас ирсэн бэлээ гэдэг ингээд товчхон танилцуулаач гэж. За намайг оюун чимэг гэдэг би 54 настай Хөвсгөл аймгаас ирж нэгдрэлийн дасгалжуулалт хөтөлбөрт оролцоод сүүлийн 2 сард Каван дангаалтын югаар ороод байж байна. Хөтөлбөрт хамрагдаж байна. Хөтөлбөрт хамрагдаад байж байна. Анх би энэ 60 багшийн хөтөлбөрт 2024 оны 7 сарын 5-нд анх энэ хөтөлбөрт хамрагдсан байт юм аа. Тийм анх орохдоо жилийн өмнө анх орохдоо бол миний биеийн байдал бол маш хүнд, ганцаараа явж чадахгүй, хүний асран хамгаалтанд маш их эцэж ядар туйлдсан тийм байдалтай энэ хөтөлбөрт хамрагдаж ороод тууштай 1 2 3 шат тэгээд ахлах анги мангад ингээд тууштай яваад тэгээд эдгэрлийг бол ер нь өөрийнхөө юугаар бол талаас 80% та болчлоо гэж бодогдоод тэгээд арай нэг дутуу юм шиг санагдаад байж итлээр энэ Каван дангаалт гэсэн энэ хөтөлбөр гарч ирээд тэгээд энэ хөтөлбөрт хамрагдсантай бол маш их баяртай байна. За зүйтэй. Та маань тэгэхээр үндсэндээ ЭД-нийг 2 3-ыг бүгдийг нь онлайнаар нь зураад тэгээд аймагаас сурсан. Яасан бэ штэ. Цахимаар хичээлээ ингээд сонсож байгаад явсан байж тийм ээ. Хот руу та тэгээд аймагтай байсан байж яагаад нааш ирсэн бэлээ? Би Каван дангаалт хөтөлбөр эхэлсэн гэдгийг мэдсэн байсан юм уу? Санаандгүй явж байгаа таарч юу яав? Санаандгүй одоо ингээд сүүлийн үед би өөрийнхөө ингээд ажил бүтэж байгаа юм уу гэж ажиглаад байхад бол ерөөсө бодсноор би энд нэг юугаар хүүхэд харах ажилдаа 10 сарын ихээр орж ирсэн хот руу. За. Тэгээд энд явж итэл энэ зүүн дөрөн замаас уруудаад автобус натар явж итэл эдгэрлийн өргөө гэсэн хөтлөө юу ногоом юу энэ өргөөгөө олж хараад. За. Тэгээд ерөөсөө миний сэтгэл наашаа ерөөсөө дуудагдаад болохгүй. Тэгээд ирсэн чинь яг бат сайхан захирал энэ коридорт явж исэн байхгүй. Энэ өргөө рүү ороод ирсэн чинь би нөгөө жил гаруй нөгөө онлайнаар явсан чинь бүгдөө ингээл танд бүр хараал дуу алдчих гал тэгээд өөрийгөө ингээд бариад исэн байхгүй. Тэгсэн чинь яг ингээд би нөгөө лавлаад энэ хөтөлбөр яаж яаж гээд ингээд коридорт юунаас асуугаа сууж идэл яг бат сайхан захирал орж ирээд Каван дангаалтын бүртгэл сонирхож байгаа юм байвал бүртгэрэй гэд яг нөгөө энэ гадаа коридор сууж исэн хүн хэлэхгүй. Тэгсэн чинь ажилтнаа би хийж таарсан байна. Яг хийж таарахгүй намайг юм лавлаа сууж идэл тийм. Тэгэхээр тэгсэн чинь би яг тэгэл шатаад өгсөд яваад өгсөн байхгүй. Тэгээд би хүүе ихчийн Каван дангаалт ихчийн бүртгүүлчий гэд тэгээ бүртгүүлчихэд яваад өгөхгүй юу. Тэгсэн чинь манай нөгөө нэг эдгэрлийн дасгалжуулалт хөтөлбөрийн нэг 2 3 дасгалж ментор багш маань утасдахгүй юу. Яг 27-нд би яг Хөвсгөл рүүгээ буцах гэж явж исэн байхгүй. Тэгсэн чинь инглээ энэ хөтөлбөр таамаарагт боломжтой байна гэдэг юм уу. Өө ямар гоё юм бэ гээл тэгснээ гүн нөгөө аршаага ярихгүй би ч одоо яг юу бодохтой гэрээсээ гараад нэлээ удацсан гэж бодоод тэгээ охинтойгоо явж исэн чинь охинтой хэлсэн чинь та энэ боломж юу гэж алдчихэдэг та явна штэ гэдэг. Тэгээд тэгвэл ээж нь явъя гэж тэгжидэл. Үгүй нөгөө нөхөр хичнээн гэртээ ганцаараа байгаа. Нөхрөөсөө зөвшөөрөл аваа. Юу ч гэсэн аавтаа чи яриад ирэх гэсэн чинь манай хүн бол ерөөсөө шууд зөвшөөрч байгаа хгүй. Энэ боломж штэ хүн болгонд тохиолдохгүй штэ. Миний хөшөө явъя. Хань энтэй ингээл дажгүй гэрээс ахаад байж штэ. Явъя. Өстө тэрнтэй өстө яах юм байхгүй. Гэл тэгэл ерөөсөө шууд дахиж ментор руугаа уцтаад би угаасаа ингээд орё бүртгүүлье гэд. Тэгээд юугаа бүглэл, форма бүглэл. Тэгээд угаасаа онлайн ментор хэм байсан бэлээ? Захими. Юу?
золбоо метр байсан. Золбоо метр байсан юм. За зүйтэй. За тэгэл их л хацтай төвтэй өрөөтэй тэгээд айгуу гоё яг миний мэдрэмжээр яг ингээд бодсноод бүх юмнууд ингээд биелсэн байна. Биелсэн байгаа байхгүй. За зүйтэй. За манай оюун чимэгчдэр манай одоо дасгалжуулагч багшаар ялж байгаа үрцэх ментор маань энэ квант ангаалтын дасгалж хөтөлбөр гэж яг ямар хөтөлбөр яваад байгаа вэ? Тэр талаар одоо та маань нэг товчхон мэдээлэл өгөөч гэж хэлсэн чинь. За бидний явуулж байгаа хөтөлбөр маань болохоор одоо идэхгүй байгаа онштой байгаа хүмүүс дээр ажиллаад тийм ээ. Тэгээд тэн дээр одоо хүний сэтгэлд байгаа тэр нэг сөрөг мэдрэмжийн одоо далтхамсартай нь холбогдох гэх юм уу? Бяцлаглалын гүн төлөвт оруулж агаад тэр сөрөг мэдрэмжин дээр нь ажиллаад эерэг болгож хувиргаад ингэж ажиллаж одоо тэр сэтгэлийн сөрөг төлөв байдлууд дээр нь ажилласнараа хүнийг идэрэлтэнд хүргэх бүрэн боломжтой. Анагаахын одоо шинжилгээгээр идэгрэх боломжгүй гэсэн тэр онштой хүмүүс маань идэгрэх бүрэн дүрэн боломжтой. Хамгийн энгийнээр ойлгоход бол ерөөсөө л энэ байна. Хүний сэтгэлийн байгаа тэр нэг сөрөг мэдрэмжийг эерэг болгоод хувиргачаар хүмүүс идэгрээд байгаа гэсэн. Тухайн хүнийхээ одоо квант хангаалтанд оруулахдаа яг тухайн хүний одоо сэтгэлийн тэр ямар одоо шалтгаан байна тэрэн дээр нь болгоулж ажилладаг л гэсэн үг байна. За зүйтэй. Одоо нэг үгээр хэлбэл бид нар ч бол одоо онлайн хөтөлбөр байгаа. Тийм ээ. Танхимын хичээл манай байгаа юу? Байгаа. Үнэгүй хичээл нь байгаа юу? Байгаа. За гэтэл энэ үнэгүй болон онлайн болон танхимын эдгэрлийн дасгалж хөтөлбөрт хамрагдаад хүмүүс эдгэрж байгаа яг үйл эдгэрж байгаа. Зөндөө хүмүүс эдгэрж байгаа бид нар зөндөө амжилт сурсан. Уулт нэр хичээл сонссон тийм ээ. Гэтэл үлдэж байгаа хүмүүс бас байгаа яг үйл байгаа. Тэгээд хөтөлбөрт хамрагдаад хичнээн одоо сэтгэл санаагаар сайхан болсон ч гэсэн нөгөө биен дээр байгаа асуудлаа бас нэг жоохон үлдсэн. Нэг үл яаралтай шийдэхгүй бол болохгүй. За яг таны хэлдгээр сая оншин олдохгүй яваад байдаг юм хүмүүст энэ хэдэн үе шатуудаа ихэд хамрагдсан дээр тийм үү? Бүр болохгүй бол дараагийн шат буюу яг одоо бидний хэлж байгаа нэг VIP үйлчлэгээ гэж хэлж байгаа шүү дээ. Квант ангаалтын хөтөлбөр байгаа тийм ээ. Тэгээ энэ хөтөлбөртөө бол одоо дараагийн төвчний хөтөлбөр. Тэгээ энэ маань бол 2 сарын хугацаатай тухайн маань хамрагддаг. 2 сарын хугацаанд нийтдээ 24 удаагийн за уулзалт тэрний 16 удаагийн уулзалт нь бол яг ганцаараа. Тэгээ манай оюун чимэгчдэр та хоёул ажиллаж байгаа шүү дээ. Нэг нь золбоо ментор, нэг нь та үрцэх ментор гэдэг 2 ментор маань нэг хүн дээр 16 удаагийн ганцаар уулзалтыг 2 багш нэгээр хийгээд тэгээд тань дээр одоо золбоо ментор таяр дээр оюун чимэгчдээс гадна дахиад нэг 8-10 хүн байгаа шүү нэлээ тийм ээ. Тэр хүмүүсийг 10 хүн байгаа. Одоо оюун чимэгчдээс гадна 9 хүн байгаа гэсэн үг байхгүй. Тэр 10 хүнтэйгээ бүлийн уулзалт. Бүлийн уулзалт. Энэтэй 24 удаагийн уулзалт гэх юм уу? За ийм удаагийн уулзалт. Энэ дээр нөгөө оншин олдохгүй гэдгээсээ гадна бас нөгөө хөтөлбөрүүдийг дүүргээд онлайн танхимын ангийг дүүргэсэн мөртлөөсөө нөгөө хургалтай хийж чадахгүй байгаа хүмүүсэд энэ тааламжтай. Тий. Өөрөө ганцаараа нөгөө бие дааж хургаж чадахгүй байгаа хүмүүсэд энэ VIP хөтөлбөр маань их тааламжтай яг болж байгаа юм. За ингээд тань дээр багш нар маань ингээд ажиллаад одоо дасгалжуулж байгаа манай багш нар чинь тийм ээ. Тэгэхээр тань дээр одоо ингээд ямар сони юм бэ? Би одоо ингээд танхимаар биш онлайн дээр ингээд явж идэл тэрнээс бүр тис бүр ялгагдаж мэдрэгдсэн мэдрэмж тэр нэг гайхалтай хувиргалт гэх юм уу те. Тэр зүйл тань дээр юу байсан талаар нэг одоо ярьж болохоор бол тийм ээ. Ярьж болох хэмжээнд нь таныг хаалцаач. Энэ квант хангаалтын яг ганцаарч ирсэн юу VIP уулзалт бол маш гайхамшигтай. Би одоо ер нь нэлээд юм цэгцлээд болчлоо гэж бодоод байсан чинь маш их юмнууд гарч ирж хоёр багшийн ашгүй нар нэлээд хувиргалтуудыг хийж өөрийгөө чөлөөлж амар амгалан болж тайван би ч одоо өмнө эдэн ингээд юм ярих байтгаа ерөөсөө зүгээр байж захтаа чичир салганаад айгүй хэцүү хүнд байсан. Одоо дээрсэн тий бүр ингээд одоо дээрээсээ зүгээр нэг ярьж байгаа юм шиг ингээд амар амгалан ямар ч айцсгүй болсон. Камерны өмнө. Тэгээ анх удаа камерны өмнө ингээд ярьж байхад бол миний тухайд бол өстой үгээр хэлхийн их өөрчлөлт хувиргалт амар амгалан эрхчлөө олж тайвширч чадж байгаа. Энэ л угаасаа миний ганц эдгэрэл юм да. Тий. Манай оюун чимэгч маань онш ер нь юун дээр одоо гол юу байгаа вэ? Фокуслаж одоо зорьсон зорилго нь юу байсан бэ? Яг зөв. Оюун чимэгч маань нөгөө булчин шангарал гээд
Паркинсон гэж Паркинсон гэх тийм. Ааха. Тэр Тэр нь нэг яадаг хамаг үзүүлээ? булчин чангараал тэгээд ерөөсөө ингэж чичрээд ингэж Булчингийн чангаралаас болоод тэгэл ямар ч хөдөлгөөн өөрийгөө хөдлөх чадваргүй болж тийм хөшинг зүтгэл тийм өвчин. Явраа хэмлэгээр яваад бол угаасаа оншоо тавьчихсан. Энэ бол ерөөсөө эмчлэгдэхгүй эмчлэгдсэн дүүх бол байхгүй гэсэн тийм л юутай. За. одоо хөдөлмөрийн ямар чадваргүй болчихж байгаа байхгүй. Аягтай цайгаач авч ууж чадхаа болсон. Ганцаараа явж чадхаа болсон. Тийм хэвчэл байдалтай тийм. Одоо энд чинь би зөв зөлөөтэй наашаа цаашаа гүгээд хичээлтэйгүйгээд шатаарч өгч уруудаж гүгээд ямар ч хязгаарлалт байхгүй эрхчлээтэй маш сайхан. Өмнө яадаг байсан та тэгэхээр? Өмнө би одоо ер нь ингээд хоол хавлагдах гал ширээн дээрээс хавлгаа авахд хүртэл тамирд тэгтлээ хүртэл би эцэс тамирдчихсэн шүү. Тийм. Тэрний хажууд бол одоо бол би эдгэрийг ерөөс 100% болцсон сэтгэл хангалуун маш сайхан байна. За ямар сайхан. Станы боёнд тэр хол газраас зарээд ирсэн. Тэгээд энд ингээд кавад тэр хөвсөж. Тэгээд би тэр дүүдээ нөгөө харж асрах гэж ийсэн дүүдээ хүртэл талархаад бөө хайр зүгээр одоо тэрийгээ хараад зөв бөөн баярш. Чичгэн хүүхдийн ирчмийн нэрийг. Одоо тэгэл тэрийг ч мэддэг юм уу хүүхд жоох хүүхд. Уйлал ирэхээр нь тэрж аваад ингээл нэг нуруу ууц нийлчээр тайвшаад буцаад бонтоогод яваад гэдэг айгүй өөр биш. Тэгэхээр одоо таны асрах гэж ирсэн тэр дүү ч юм уу таны гэр бүлийнхэн одоо ингээд бодитоор ингээд харж байгаа бах тийм ээ. Өмнө таныг ямар байсан одоо ямар болсон гэдэг юу гэж байна. Би ингээд ихчтэйгээ ярьдаг байхгүй уцаа. Тэгэл ярьж ирсэн. Би чамтай ярьсан чинь бүр амар амгалан тайвширчлаа. Чам жоохон стресстэй л ирвэл чамрал залгах гэж ярьдаг байгаа шүү дээ. Тэгээд эртэд энд би нэг 4 давхарт бясалгалд орсон. Миний хажууд шал танихгүй нэг ихч сууснаа. Бясалгал дуусны дараа чи ямар гоё бясалгад юм бэ? Ямар гоё амар амгалан чи энэ дотроос өстө онцгорж шүү энтрэ гэд намайг тэгсэн шүү дээ. Тэгсэн чинь би зүрээс хөөрөл баярлалаа зүр ниссэн шүү дээ. Тиймэрхүү жишээтэй тэгэл ер нь хүмүүс ингээд одоо тэр энд байгаа дүүгийнтэй байж ах хүртэл тэдний энэ хүүхдүүдийн орлон бүхэмдэл бол нэг зөөлхөн дуурчхад бол нэг амар амгалан тийм юуг бол олгож чадаад орчиндөө хэлж чаддаг. Орчиндөө бол маш сайн нөлөөлж байгаа. Тэрийг би мэдэрч байна. Зүйтэй. За багшаас нь асуулт асууя. За та маань ингээд оюун чимэг гэгчдэр зам мэдээ 7 метр мань ажиллаж байгаа тийм ээ. Яг таны ингээд хийсэн уулалтаа дундаас манай оюун чимэг гэгчийн өвчин үүссэн байх сэтгэл зүйн гол шалтгаан юу байсан бэ? Тэн дээр нь та ямар хөө байдлаар ажиллаад гэгчдэр маань тэрийг яаж зассан нь ингээд анзаарэгдчих. Одоо яаж үр дүн гаргаж байгаа талаар та. Манай хамгаалтынхаа нууц засна гэж байгаа. Манай үчи айдас ихтэй. Ахын л айдас ихтэй. Нилээн олон айдастай. Тэгээд тэр айцууд нь нөгөө томорсоор агаал айцаас болж ингээд нөгөө нэг чоч ингээд үйл явдлууд болоо тэр болгон дээр ингээд хамаг вээж хангалдаг байгаад исэн байхгүй. Ингээ удаа дараа тэгээд тэр нь ялангуяа нөгөө эрэгтэй хүнээс үүдэлтэй. Тэгэнгүүт ингээд нөгөө нэг чангарал явагдсан байна гэж миний тухайд л тэгж болж байгаа байхгүй. Тэгээд дээрэс манай чинь хорвоо ертөнцийн бүхий л ирчүүдийг тэр чигээр нь үзээ ятцсан байсан тийм. Эрэгтэй хүний боловт маш их байсан юм шиг. Тэгээд тэр нэрээс алхам тутамдаад амьдрал дээр би юу айлгаж төгшүүрийн мэдрэмж өгсөөр агаал. Тэгээд энэ өвчний үүс шалтгаан бол угаасаа тэр юм байна гэдгийг л бид нэр олж харсан. Чоч ингээл үйл явдлууд болоод тэр болгон дээр ингээд чангарч нэмж явсаар байгаа л ерөөсөө яг юм болсон байгаа. Яг тийм. Аха. Тэгээд ирчүүд дээр одоо нөгөө нэг тэр блокн дээр яаж ажилласан гэхээр манай ихч ганц хүүтэй. За. Тэгээд хань ижил нь аягүй сайхан төшиг тулгууртай аягүй сайхан хүн байдаг. За энэ хоёр дээр нь яг төшиглээл ерөөсөө за хүүтэй яг ингээд ирчүүдийг үздэг үзэл нь хүүтэй яг яаж гаргадаг байсан юм. Та хүүтэй яг бүрэн дүүрэн хайраа зориулж чаддаг байсан юм байна. Гэт ингээд ярилцсан чинь яана би хүүтэй ясм билээ ойлаа. Ари өвчсөн билээ. Бүрэн дүүрэн хайрлж өсгөж чадаагүй гэсэн мэдрэмжийг бол би яг олж харсан. За. Тэгэл хүүгээгээд бодоод яасан чинь тэгэл
боловч тайлагдсан би зөв асгартлаа уйлал. Тэгээд угаасаа энэ чэйжнээс нэг юм аваад хайчих шиг болол энэ доторх нэг ч хөлөөлөгдөд маш гоё мэдрэмж авсан. Тийм. Тэр мэдрэмж удаа гайхамшиг. Зүйтэй. Тэгэхээр манай идэвхрийн дасгалжуулалт хөтөлбөр манай идэвхрийн мөргөө болвол эмнэлэг биш байгаа гэдэг. Тийм ээ. Тэгэхдээ яадгүйгээр ямар хүмүүс зорж ирж явахаар ихвчлэн одоо энэ биеийн дээр исэн өвчин онцлогдохгүй болохоо байцсан. Имжлэхгүй байцсан. Нэг бол одоо яваагүй газар байхгүй. Тэгээ шийдэхгүй бол болохгүй нэг ийм асуудалтай хүмүүс ирээ. Тэгээд яах вэхээр идэвхрчээд идэг. Яагаад идэвхрчөө гэдэг ингээ асуулт гараад байна шүү дээ. Эмнэлэг биш бид нар нэг тариагээгүй, нэг эмийгээгүй. Тэгэхээр бидний гол энэ хөтөлбөрийн маань гол одоо утга агуулга юу гэхээр тухайн хүний биеийн дээр исэн өвчин их үндс нь болвол сэтгэл зүйн сөрөг төлөв байдал. Тэгээд түрүүний ярьдаг одоо бид програм блок гэж ярьдаг л та тийм ямар нэгэн тийм таагүй үйл явдалтай холбогдож таардаг тийм ээ. Тэгэхээр тэр зүйлийг нь бид нар яадаг вэ гэхээр өвчин үүсэн сэтгэл зүйн шалтгааныг нь багштайгаа хамтарж агаад оншилчдаг тийм ээ. Тэгээд түүнийг хувиргах эерэг мөн чанарыг нь бид нар олж харж ухамсарлаад ирэхтэр яах вэ? Нөгөө өвчнийн тэрний хойноос дараа нь байхгүй болоод тэр ийм зүйл төгтөл яваад байгаа шүү. Тэгэхээр манай гişтэр болол саяны тэр гол айдс одоо зүйл байсан биш тийм ээ. Тэр айдс нь яасан байх вэ тэнийг? Угаасаа ингээд баглаад хүлээд бүхнийг шангалаад хөдлөх байсан. Тийм. Зүйтэй. Бяцлал үеийн дээр бол угаасаа мэддэгдэл хэлсэн. Ингээл эхлээл бол яг бяцлагалд ороод нэг сөрөг мэдрэмгүйтэй зүгээр ингэдэг шиг байсан бол сүүсүлд одоо бол бүр ингээд тайван зүгээр тий багсаар одоо ямар ч тийм зовиргүй өнөөдөр кавантаас орсох. Тэгэхээр юу ч мэдрэхгүй ингээл аягүй гоё тайван байж байгаа л байна. Зүйтэй. Тачхинд л ингээл нөгөө нэг чичирж байгаа юм шиг л ингээл тачхин болдог гэсэн чинь тий. Юу ингээ камерын өмнө суугаад яриа. Өстой зүудлэгдэхгүй тийм. Одоо ингээд ярьж байгаадаа би нэрээ баг өөртөө итгэхгүй. Тийм. Гайхамшиг. Тэгэхээр тэр сэтгэл зүйн сөрөг төлөв байдлаа яах вэ? Багшийнхаа чиглүүлэг дасгалжуулалтайгаар багшлахын дэмжлэгтэйгээр энэ VIP үйлчлэгэнд ороод ирэхдээ та өөрөө тэрийгээ яах вэ? Засчиж байгаа. Тэгэхээр манай энэ хөтөлбөр дээр багш маань ярьдаг шүү дээ. Ер нь бол энэ хөтөлбөрт ороод хүмүүс идэгчих юм бол тэр эдгийсэн хүн хийн гэдэг нь асуулт асуудаг. Тийм ээ. Тэр эдгийсэн хүн хэн байдаг вүлээ? Та өөрөө. Та өөрөө тааш дээ тийм ээ. Би өөрөө юу та бай. Багш бол юу гэдэг вэ гэхээр би таныг идэгэхэд хуруугаа хөдөлгөөгүй шүү. Хэрвээ энэ хөтөлбөрт орж ирээд хэн нэгэн идэгсэн байх юм бол эдгийсэн хүн нь та эдгийсэн баатар нь бол та өөрөө байдаг. Тийм. Харин энэ хөтөлбөрт юу байгаа гэхээр бидний 10 арга байдаг. Багш маань бэлдсэн 10 арга. Тэгээд энэ манай дасгалжуулагч багш нарын заавар чиглүүлэх зөвлөмж. Энүүгээр тухайн хүн маань өөрөө дадал зүтгэл энэ бүхний гаргаад тэгээд та өөрөө идэгсэн байдаг. Энийдээ та санал нийлэх үү? 100%. 100-аас ч илүү. Манай ихччэндээ хамгийн гол нь аягүй гоё ихтгэл өнөмшлтэй. Яг зөв. Тэр нь аягүй гоёсэн байхгүй юу? Зүгээр л ингээд л яриад тахын тэр. Тийш. Би өөртөө гол зав. Би ингээд нөгөө бичиж барих тийм чадамж бол аягүй муу байхгүйсэн тийм бичиж чаддагсэн. Тэгэл би бол одоо ерөөсөө яг залбирлаар л ерөөсөө юу хийчихсэн юм шиг байна. Одоо энэ байх санаас босч юм дэж ирсэн тийм. Чин сэтгэлээсээ яг ёстой бурхан юу байдгал юм бол өстой намайг ингээд авраач тээ гэж гуйгаал. Яг залбирлаар би босч ирсэн гэж өөрийгөө бодож байгаа. Яг үнэ тийм. Тэгэхээр одоо чин сэтгэлээсээ тэр одоо ихтгэл үнэмшил нь үнэхээр гайхалтай байсан. Тэгээд анх улаасаа хараад за угаасаа надад өөр гарч байгаа гэж угаасаа энэ л намайг аварна гэж би угаасаа анх итгэл орсон тэр итгэлээрээ л би угаасаа одоо ингээд итгэрээд сууж ярьслага өгч одоо маш их сэтгэл хангалуун сайхан байна. За өстой сайхан гайхалтай. За тэгээд өнөөдрийн маань дугаарт бол манай одоо яг энэ каван дангаалтын дасгалжуулалт хөтөлбөр гэдэг манай эдгэрлийн мөргөө бий болсноороо яг энэ биечилсэн ховчилсан бүр энэ VIP үйлчилгээ явагдаж эхлэх боломж бүрдсэн. Тэрний маань одоо 1-р ээлжийн элсэгч нарын одоо төлөөлөл болж та анхных нь дугаарт ингээд оролцож байгаа. Бас их ховтой байна гэж бодож байна. Ховтой төгсөгт тий. Анхны ярилцлага өгч шүү дээ гайхалтай тий.
Тэгээд ер нь бол бид нэр эдгэрэх нэг надад зорилго. Багш маань хэлдэг тийм ээ. Тий. Эдгэрчээд яах гээд байгаа вэ гэдэг нэг асуулт гарч ирдэг шээ тийм. Тэгэхээр та маань одоо ингээд сайхан эдгэрчээ таны цаашдын одоо ингээд хийх ёстой үйл чинь ер нь юу юм бэ? Юу хийвэл та аз жаргалтай өөрийнхөө амар амгалан байх гэдэг юм аа хүмүүс тарааж хэлж энэ сургалтанд өшөө гүнзгээрүүл сурж ментор руу тэгээд өөр юу гэдгийг сэтгэлийн шид мэдэт би угаасаа 10 хүслээ бичсэн байгаа тэрэн дээр бүгд төлөвлөгдөд бичигдсэн. Одоо төсөөлөн бодоод биелүүлснээр төсөөлөн бодоод байж байгаа. Эдийн мөрөдлөө бичээд жагсаасан юм шүү дээ. Бидний энэ далд ухамсар гэдэг зүйл чинь бидний энэ одоо сэтгэлийн хүч гэдэг чинь биднэрт энэ өвчин гэдэг зүйлийг аваад ирсэн байна шүү дээ. Энэ өөрөө нөгөө хүчийг чинь хилээд байгаа. Тэгвэл энэ хүчээрээ та яасан? Өөрийгөө энэ хүчнөө эдгэж чадсан. Тэгвэл энэ хүчээ ашиглаад та хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэр энийг хөтөлбөрт ороод та энийг ойлгосон учраас таны энэ хүч, таны ирээдүй, таны одоо энэ хүсэл зорилгыг биелүүлэх гарцаагүй одоо боломж олцоо байгаа гэдгийг бол та гартаа атгацсан хүн байгаа даа шүү дээ. Өргөөр атгацсан. За тэгээд таныхан буян даган баясыг дасгалжуулагч багшийнх нь одоо заавар чиглүүлээг таны өөрийн дотоод итгэл үнэмшил та анханаас л итгэсэн гэж шүү дээ. Тийм. 10 гаруй залбирлыг бол та нэлээд илүү сайн барьсан байх гэдэг шүү дээ. Хоёлаа бас юу яадаг гэсэн тийм нойрондоо нэг сангүйсэн тийм. Нойронд сангүйсэн. Нойрны чанар бол маш гоё чанар. Шунгууд нь чангараал байн сэрдэг гэсэн. Одоо л яадаг гэдэг байлээ. Одоо бол ингээд ирсэн унтаас сэрэхэд ирсэн маш сайхан бие хөнгөрсөн, суларсан. Маш сайхан мэдрэмж авч бүрэн дүүрэн амарч бие маахад бүрэн дүүрэн амарч чадчих мэдрэмж авч байгаа. Нойрны чанар бол маш сайжирсан. За багшийн зүгээс өөр онцолж одоо оюун жим гişтэр маань гарсан үр дүнгээс дотоо одоо ингээд дахиад хэлэх ёстой зүйл үлдсэн байвалаас хэлээд тэгээд үргэцгаая да. За өөр чихээ байхад тий хоёлаа л тэгэл ямар ч гэсэн айдас одоо тэр үзээ яталт эднэр дээр ажиллахад л ингээд үр дүн гарч байгаа байхгүй. Тэгэл энэ сэтгэл зүүн одоо энэ сөрөг төлөв байдал дээр хүн ажиллаад тэргээл эерэг болгочих юм бол бүрэн дүүрэн одоо идэвхлэлтэн төрөх бүрэн боломжтой юм а гэдгийг л одоо тод жишээ ингээд ярьж штэ тий. Манай залуу ментор өөр ментор хоёрын ажиллаж байгаа хүмүүсийг өрөө зүүн суугаа тий нөгөө хийн юутай бас нэг юм онш нэг хийцүү олддгоо. Эндгээр хуранш нь олддгоо. Театр шинжлэгээ гэж тий шинжлэгээгээр үрж гарахгүй тий. За их маш их сорилттой бас их сонирхолтой талбартай хоёр маань. За манай оюун чин гişэд бас ингээд одоо хэлэх үг байвал та маань хэлээд тэгээд за жаргаа багшийнхаа энэ үүсгэн байгуулсан энэ агуу үдстэй эдгэрлийн шидтэй энэ хөтөлбөрийн жаргаа багштай болон баг хамттай болон бүх улсуудад нь цаашдынх нь ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсээд жаргаа багшийн энэ сайхан хөтөлбөр Монгол биш дэлхийн хэмжээнд гараасаа гэж бодож байгаа. За, ерөөл батаршгүй. Таны маань одоо ингээд биендээ сэтгэлдээ хийсэн энэ эдгэрэл, биендээ сэтгэлдээ тусгасан энэ гэрэл төмөн олонд улам сайхан тодорч гялалзаж, гихтайж түүх болтугай гэж үсээрээ ёо. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.